Монголын урлагийн мянган уран бүтээлчдийн 2 дахь гэр нь болсон соёл урлагийн их сургууль. Залуу насны цог золоор дүрлзэж, даль жигүүрээ дийлгэн дүүхлэн ниссэн олон залуусын гараа оюутан театраас эхэллээ. Хөшиг нээгдэх мөчөд бид баяр хөөр, бахархал, аз жаргалын амьд мэдрэмжийг амталдаг бол хөшигний ард уран бүтээлчид хэрхэн мэритийг онцлох тайзны ард нэвтрүүлэг маань инхүү эхэлж байна. Сайн байцгаана уу? Яг одоо та бүхэнд тайзны ард нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн гол зорилго нь уран бүтээл хэрхэн бүтэх тухай бөгөөд тайзны арын ажилчид тайзны ард яг ямар амьдрал болдгийг та бүхэндээ үнэн бодтоор нь харуулах зорилготой юм аа. Зөв голын ганц хэрлээ өгдөө. За. Ааха. За би одоо ангийнхаа хамгийн сүүлийн 3 жүжигийн моно жүжигийн гэрлийг тавьж байна. Тэгээд моно жүжигийн гэрэл нь бусад гэрлүүдийг бодвол бас өөр юм гэсэн онцлогтой байна. Нөх амир нилааж гэрлэхгүй яг тэр фокуслж баг гэрлээр ингэж айгүй мэдрэмж харддаг юм байна. Тэгээд хамгийн анх энэ гэрлийг болохоор манай нараа ихч маань зааж өгч исэн. Тэгээд 3 дугаар курсын найруулагчийн хичээл дээр яг Бадмаргийн тайлан тоглолтын гэрлийг ингээ өдөр шөнөгүй бэлдэж агаад яг гэрлийнхаа төхөөрөмжүүдийг бүгдээ сурсан. Одоо энэ жижиг пүүлтний 2 төхөөрөмжүүдийг бас моно жүжиг дээрээ сайн ингэж ашиглаж илүү сайн мэдэж авсан. Тэгвэл нөгөө толгой цагаан болохоор арай галбаатай цагаан. Чамайг андаа дууга шинжүүлэх би асаараа гэж байна. Тэгээд Пүүшиг бол одоо нөгөө дөрүүдийн царайг тодруулж харуулах, тэгээд найруулагчийн шийдэл, тэгээд өнгөөр ялгамжтай байдлаараа утга илэрхийлэгч гэдэг юм уу. Тэгээд тухайн тавилгыг, тухайн объектыг ямар аян дээр ямар утгаар тэрийг нь ямар өнгөөр тодруулж өгөх үү, үзэгчдийн анхаарлыг яаж буугаар ингэж илүү яг тэр тухайн цэгт төвлөрүүлэх үү гэдэг дээр илүү түлхэж болдог. За одоо эхэллээ. Тайз харахгүй зөвхөн одоо дээрээс код гэдэг дараач Оюутан театрын тайзан дээр арын албаны ажилчид одоо бүгдээрээ маш хариуцлагатай нэлээд нэхуур бүх одоо ажил дээр одоо нөгөө бүгдийн нөгөө төлөвлөөний дагуу яг явдаг. Тэгээ яг бүгднтэйгээ одоо нөгөө ингэж бэлтгэл сургалт хийж ер нь альва уран бүтээл тухайн жүжиг ер нь бол маш сайн чанартай уран бүтээл болдог. За тэгээд мөн одоо энэ гэрлэн дээр байдаг нараа ихчтэй багш нартай ер нь бол бүгдэнд нь ингээд баярлаа гэж хэлмээр байна. Тууны техникч ерөнхийдөө тууны техникүүд дээр ажиллана. Тууны гаралт. Заалны акустик хөгжмийн балансаас хамаарат дууралтууд өөр өөрөдөг. Тэгээд яг тэрэн дээр нь яаж тавих, яаж тааруулах гэдэг тал дээр нь хэлж өгдөг дөө. Ингээд бид нэвтрүүлгийнхаа дундуур арын албаны эрхэм ажилчдаа зориулж оюутан залуусын зүгээс талархлын үгсийг сонсохоор дараах бичлэгүүдийг бэлдсэн. Манай ер нь бол манай сургуулийн үйлчлэгч эгч нар байна. Одоо тайзан дээр гэх юм бол нараа эгч маань гэрлийн. Тэгээд одоо инструкийн тайзаа хийхэд хүртэл бид нар янз бүрийн багаж хэрэгслээ сантехникч ахаас авдаг гэх мэтчлэн. Тэгээд одоо энэ 0-ыг одоо манай сааралтай цэвэрлдэг, сургуулийг цэвэрлдэг үлзий эгчтэй маш их баярлдаг. Үлзий эгч бол одоо цэвэрлээ зогсохгүй одоо энэ бүх тайзыг хураагаал бүх зүйлийг одоо бидний өмнөөс хийдэгт маш их баярлдаг та. Хитэж игийн дүмэн нагаа. За тэгээд
яг энэ сургуулийн арын албанд ажилладаг хүмүүсээс одоо яг хинтэн зориулж талархал илэрхийлмээр байна. Жижүүр ахагч нартаа талархал илэрхийлээ. Өглөө ирээд орой тарахад нэмсэглэлээр угтдаг, харуул хамгаалтанд аюулгүй байлгадаг чин сэтгэлээсээ баярлалдаг шүү. Баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Оюутан залуус танд ингээд талархаж явдаг, таныг ингээд сайн мэддэг гэд яриа өгсөн байгаа. Тэгээд одоо юуны төрөнд та одоо таны ажлын тухай сонирхож асуумаар байна. За та энд одоо нийт хэдэн цагийг өнгөрөөдгөө, одоо шөнийн ээлжинд гарахт одоо ямар хөө байдаг гэх мэтчлэн одоо ажлынхаа талаар бидэнд ярьж өгөөч. За би ч яг шинэ ээлжинд бол манай оюутан 30 гай сайн шүү дээ. Яг сайн хүүхдүүд байт юм аа. Бүгдээ л урлагийн төлөөлж зүтгэж байгаа хүүхдүүд. Урлагийн гай том жүжигч болон том хүүхдүүд болно. Одоо нэг жоохон охтууд орж ирсэн. Тэгээд одоо бүгдээ том хэдэн жилийн дараа сургуулаа төгсөлт болчихсон шүү. Тэгэл ахаа ихчээгээд надад их баярлж авдаг манай хүүхдүүд. Юуны одоо хамгийн том тус өргөж байгаа юм бол мэдээж манай ангийнхнаас гадна бол тайсны зураачд гэж хэлж бодлоо. Тайсны зураачд бол ингээд 6 жүжигийн тайзгдагч ингээд араараас ингээд өгсрүүлээд явахад амар бас хүндрэлтэй байдаг. Тэгэхээр яг одоо багшийн яг тэр үүрэг болсон найруулагч багш хоёрын ярилцсан тэр зүйлийг яг тайзан дээр буулгахын тулд өчнөө удаа ингэж буцаагдж байгаа шүү дээ. Ингээл хийгээл буцаал тэр болгоно ингэж шантрашгүйгээр яг ингэж бидний чин сэтгэлээсээ өдөр шөнөгүй нойр холоо угслан барин ингээд тайзыг хийж өгч чаднаас тайзны зураачтай маш их баярлалаа ажилламаар байна. За ингээд бид дараагийн ангид ирсэн байна. Энэ бол манай тайзны зураачийн ангийнхан маань байгаа. Тэд маань бидний бүх одоо хичээл, шалгалт, тэмцээн уралдаан, жүжигийн арын тайз, декрац, хувцс чимэглэл тусалдаг. За ингээд хамгийн ихний асуултыг одоо найз далаагаас асууя. За тэгээд манай далаа маань ямар жүжигийн арын албанд ажиллаж ирсэн бэ? Энэ одоо Олимпик Шекспирийн Ромео Жюлеттагийн хувцсны эскизийг зурж байна. Тэгээд энэ 4 сар тавигдсан байна. Хамгийн түрүүнд багш нартаа талархал илэрхийлээ гэж боддог. Яагаад гэвэл манай багш нар мэрэгжлийн чиглэлүүдийг тэгээд нэг одоо альва хичээлийг яаж одоо тэгээ альва хичээлийн мэрэгжлийн хичээлийг яаж ингэж үр бүтээлтэй гаргах уу? Яаж биднийг энд эрэхтэй бас аюу олон энд эрэхтэй хүрэх үү гэдэгт аюу олон зүйл зааж сургасан болохоор багш нартай хамгийн дөрөв талархаж байгаа. Үйлчлэгч нартаа бид нарын одоо хамаг одоо муухай болгосон зүйлийг дандаа цэвэрхэн болгож бид нарыг өглөө болгон цэвэрхэн ухтдаг үйлчлэгч нартаа баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Ингээд бид оюутан залуусынхаа талархлын эзэн анаараа хичтэйгээ уулзаад байна. Ингээд юуны өмнө та өдөрт хэдэн цаг ажилтгөө одоо ямар ажлыг хийж гүйцэтгэх талаар бидэнтэй хаваалцаач. За би намайг бол үйлчлэгч Наран Цэцэг гэдэг. Би 93 оноос хойш энэ сургуульд 34 жил ажиллаж байна. Одоо 6 сарын 1-нд би тэтгэвртэ гарах гал дэж байна. Тэгээд оюутан театртаа болохоор би өглөө 7 цагт ирдэг. Яагаад гэвэл 7:49 хичээл ордог болохоор оюутныхаа заалыг сайхан цэвэрлээд хүүхдүүдийнхээ хогнуудаа аваад тэгээд цэвэрлэдэг. Оюутнуудаа бас би нэг хандаж хэлэхэд нэг сайхан цэвэрхэн байгаач ээ л гэж хэлмээр байна. Яагаад гэвэл оюутнуудыг 7:40 хичээлд ороход бол заал ихтэй сайхан цэвэрхэн байгаа шүү дээ. Гэхдээ л 2-3 цаг ингээл давхар хичээл ороод явчихсан зэрэг айгүй хог айдаг. Одоо ингээл нүрээ арчаал, эсвэл гараа арчаал, эсвэл хоолоо идэл хайчдаг. Энэ бүгдийгээ болооч ээ л гэж оюутнуудтай хэлмээр байна. Одоогоор би Суйст ажиллаад 9 жил болж байна. Тэгээд зохион байгуулагч бас гэрэлтүүлэгч гэсэн албан тушаалтай ажиллаж байна. За тэгээд маш олон дипломын уран бүтээлүүд болон курсын жүжигүүд тайлангууд ер нь бол уран бүтээлийн тайлан тоглолтууд дээр бол ажиллалаа. Тэгээ ганц хөгжмийн сургууль, театрын сургууль гэлтгөө үндсэн бүтцийн одоо 6 сургууль, ахлах сургууль, гаднаас авч байгаа уран бүтээлийн тоглолтууд болон бас гадны үйл ажиллагаан дээр хуваараа явж ажилладаг. Чи уурлаад байгаа юм уу? Уурлаагүй. Тэгвэл дарсан дээр. Хаашаа? Бид гурван зүгээс одоо урайлж хэлэхэд одоо бусад оюутан залуус дүүнэр ах нар найзууд маань бүгдээрээ тэр бүх хүмүүсийг хүндэтгэж өөрсдөө ч гэсэн
одоо өөрсдийнхөө үйлдэлээс эхэлж одоо цэвэрхэн байж тий юм хом эвдэхгүй байж нойлоо цэвэрхэн ашиглаж хүндэтгэлтэй хандмаар байна. Тэгээ энэ бүгдийг бид гурийн зүгээс уриалж байна. Тэгээ ямар ч хэлсэн бүгдэнд нь үнэхээр их баярлалаа шүү, талархдаг шүү. Тэгээд хайртай шүү гэж хэлье. Баярлалаа. Бидний суралцах, бүтээн төрөх үйлсэд ямагт тус хүргэж байдаг чимээгүй баатруудаа энэхүү нэвтрүүлгээрээ онцоллоо. Тэд өглөөнөөс орой хүртэл ажиллаа чин сэтгэлээсээ хийж урлагийн төлөө зүтгэгсэд хэмээн оюутан залуусаа сэтгэлтэй нандинав. Үзэгчдийн өмнө гардаггүй ч хөшигний ард уран бүтээлчдтэй мөр зэрэгцэн зүтгэдэг та бүхэндээ чин сэтгэлийн талархал тавьшуулъя.